Welcome to my podcast. Podcast. My notes. Бодлын нэглэлийн маань энэ удаагийн дугаарыг хөөхилж байна. Сонсогч танд энэ цаг үеийн мэндийг хүргэж байна. За намайг Дулмаа гэдэг. Сайн уу Лори байна. Бодлын нэглэлийн подкаст маань болохоор бит хоёрын сүнсний хөгжлийн талаар үйл явц. Яг тэр процессын тухайга ярьдаг байгаа. Тэгээд бит хоёр яг тухайн үедээ л ойлгосон зүйлсээ ч юм уу мэдэрсэн зүйлсээ ингээд ярилцахыг эрмэлздэг, энийгээ тэмдэглэж үлдээхийг хичээдэг. Бит хоёр ингээд дүнгэж суралцаж явж байгаа. Тэгээд тэр гэгэрлийн зам руу ороод сайнтай муутай бүхий л зүйлийг мэдрээд ойлгож ухаарад явж байгаа. Тэгээд сүүлийн үед нэг зүйлийг бодсон гэх юм бол бүхнийг хүлээн зөвшөөрнө гэдгийг бид нар сурж байгаа штэ тий. Бүх зүйлийг сайнтай муутай хэрхэн хүлээн зөвшөөрөх вэ? За ингээ ганцаараа ингээл тий хүмүүсээс зайгаа аваад явж явах үед бол энэ бүхэн ингээд амархан байдаг. Гэхдээ өөрийгөө тий илүү ингээд сорихын тулд ч юм уу нийгмийн амьдрал руу илүү их ингээд оруулъя гэж ер нь бодсон. Тэгээд сүүлийн үед нэлээд ингээд нийгэм рүү хүмүүстэй харилцаанд ороод ингээд явж байхад болохоор одоо бүхнийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь бас тиймч амархан биш юм байна гэдгийг бүр их мэдэрч байгаа. Тэгээд энд ч утгаараа бас илүү ихээр бас нөгөө өсөж байгаа юм байна, суралцж байгаа юм байна гэдгийг бас ойлгосон. Тийм. Өмнө нь айгүй хөнгөхнөр хүлээж аваад буюу нөгөө хүмүүсийг хоёлаа энэ хүн угаасаа л ийм зан чанартай юм байна. За ингээл хүлэн зөвшөөрчий гээд нөгөө бүгдийг хүлэн зөвшөөрхөө ингэж айгүй хөнгөн нөгөө өнгөцөөр хараад исэн юм те. Гэтэл яг ингээд амьдрал дээр яг ингээд нийгмийн харилцаанд ингээд ороод ирсэн чинь бүр яг тэр үнэнтэй ингээд нүүр тулсан чинь айгүй хэцүү байдалд орсон. Тэр нь юу вэ гэхэлэр тэр хүмүүсийг яг ингээд байгаар нь хүлэн зөвшөөрөх гэхэлэр би өөрөө тэр хүмүүсийг дагаж хувираад байгаа байхгүй юу? Тэр нь айгүй хэцүү. Тэгээд энэ нь эргүүлээд би нөгөө өөртөө тэмцэлдэх буюу нэг юм олон дүртэй нэг тийм маск зүсэх хүн болоод тэнгуү тэр нь би биш одоо бусдыг хүлээн зөвшөөрч ийн гэдэг маань би тэр хүнийг байгаар нь хүлээн зөвшөөрөөд ингээ хайрлж байна л гэж ойлгоод идэг. Гэтэл эсрэгээрээ би нөгөө өөрийгөө алдаад гэж өөрийгөө мартаад байна гэдэг нэг ийм үнцэг гарч ирээд тэгээ энүүн дээр айгүй их өөртөө зөрчилдөд яг яах ёстой юм бэ гэсэн асуултан дээр ирсэн. Тийм тэгээ битэр чинь нөгөө хоорондоо хоёлаа чинь их ойрд ярьж мараагүй штэ тий ер нь хувь хувийнхаа амьдралыг хөөгөл хувь хувьдаа ингээл бясалгалаа хийгээд ч юм ингээл явж исэн. Тэгээд өчигдөр битэр уцаар яриад тэгээд нөгөө битэр чинь ингээл сэтгэлээ хуваалцдаг штэ тий тэгэнгүүт чинь одоо ингээл подкастн дээрээ ингээл нэг юм ярьж интэй хайр гэгэрэл бүхнийг хүлээн зөвшөөрөх энэ төр гэл амар гэгээлэг юм ярьж ийсэн аа. Амьдрал дээр гарангуудаа би тэр зүйлээсээ ингээд өөр юм хийгээ яваад байгаа гэдэгтээ амар сэтгэл өвдөд bijсэн байхгүй юу. Одоо жишээ нь зүгээр би найзуудтайгаа нийлээд одоо зүгээр хүм болдог ч юм уу. Эсвэл одоо яадаг ч юм тий. Арай тэр нэг яриад байгаа юмнасаа өөр байгаад байгаагаа ингээд ганцаараа ахтаа тэрийгээ ингээд бодоод тэгээд чи ч одоо юу хийгээд яваад байна вэ гэдэг яг нэг иймэрхүү яг дотоод зөрчил бас байсаар л энэ. Тэгээд энэ зөрчил маань ингээд аль дээр арилцсан юм шиг бодож исэн ч гэсэн тий энэ маань ингээд бас л нөгөө тойрог гэдэг шиг буцаал нөгөө тойрог дээр яг тэр цэг дээр очиод бас ингээд бодоход хүрсэн. Тэгэхээр бид нар ингээд яг хин нэгэнд ингэж таалагдахын тулд өөртөө мэдлгүйгээр маш олон баг зүуд юм байна. Тэгээ энэ нь эргүүлээд чи хизээ юм байсан би чи юм биш штий гэсэн энэ бодлыг ингэж бодох төрүүлэх тэр мэдрэмж гарч ирсэн. Тэгээ уул нь одоо бит хоёр чинь одоо энэ сүнсний сэрэл хийцэн байна. Тэгээд одоо тий тэр нэг гэрлийн цочлыг одоо ингэ бариад уул нь алхаж байгаа хүмүүс байхгүй тий. Тэгээ илүү ингэ сайн тал руугаа бид нэр ингээд өөрчлөгдөж байгаа. Тэгсэн ч гэсэндээ яг тэр жанжин шугамаа ингээд бариад явхад одоо энэ байгаа нийгэм маань угаасаа ийм харанхуй штэ ер нь бол харанхуй гэж хэлэх нь зөв ер нь
харанхууд одоо гэрэл бариад явж байгаа хүмүүс гэж ер нь бол хэлж болно. Тэгэнгүүт харанхуугаас үнэхээр ингээд мултраад ингээд гэгээрээд ингээд бүр гараа аччихаас тийм ч амархан биш юм байна. Тэгээд бас заримдаа ингээд ноён нуруу хугарах тэр жанжин шугам тэр замаасаа гарах тийм тохиолдлууд бас байна. Тэгэнгүүтээ яг тэр үйлдэлийг одоо ингээд хийснийхаа дараагаар ингээд өөртөөгөө ингээд тулдаг тий. Чи чинь ийм хүн биш штэ. Чи дотроо өөр хүн чи ингээд хайрыг суралцж байгаа чи яагаад ийм үйлдэл хийж байгаа юм бэ ч тийм үү. Яа тэр нь болохоор яг ингээд орчин тойрноос бас нөлөө аваад байгаа юм шиг. Тий нөгөө өөрийн мэдлгүй нөлөө авчдаг яг угаасаа л энэ нийгэмдэр ингээл бид нэр өдөр тутамдаа л нийгмийн харилцаанд орж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд тэр олон хүмүүсийн нөгөө нэг дүр төрхөөс зүгээр л ингээл өөрийн мэдлгүй тэрийг ингээд өөртөө уусгаж аваад байгаагаа ингээд анзаарч ийн гэсэн үг байхгүй юу. Жишээ нь нэг хүн ингээл надад айгүй ууртаагаар би өстө нэр ингэсэн чинь тэгээд гэн өөрхөн сэтгэл хөдлөлийг ярангууд би тэрүүнд нь автаад яа өстө тэгсэн үү шал тэнэг интэй гэл ингээл өөр ирэхгүй тэрүүнд нь автдаг тий. За тэгээд тэр хүнээс саллаа. Дараагийн өөр нэг хүнтэй ажил дээр очиж таарлаа. Нөгөө хүн дахиад өө би стандар өчтөр ингээл баяр баясгалтай юм арангууд би дахиад тэрүүнд нафтал өө ямар хөрхийн ингэсэн юм уу гэл ингэдэгтэй. Гэтэл яг миний өөрийн үнэн нүүр төрх яг хаана байгаа нь те. Ингээд өөрийгөө ингээд буцаагаад ажиглахаар би зүгээр л тэр хүмүүс таацуулаад маш олон ингээд дүр төрхийг бүтээсэн байгаад байгаа байхгүй юу. Гэтэл яг тэр дунд миний жинхэнэ төр төрх хаана байгаад байгаа би яг хийм бэ гэдэг дээр ингээ буцаад энэ цэг дээрээ ирээд тэгээ яг энэ юунаас болов гэсэн чинь ерөөсөө л нөгөө бүгдийг хүлээн зөвшөөрөх гэдэг тэр ухагтхуунаас болоод ерөөсөө ингэж өөрийгөө алдсан юм байна те. Оо энэ хүн чи угаасаа ийм хүн чи энэ хүнд нь би тааруулаад харц чи энэ л одоо бидний сурах хэвээр хайр юм байлгүй гэж ойлгоод те. Гэтэл яг жинхэнэ хайр гэдэг чи ерөөсөө тийм биш юм байна. Бидний сурах хэвээр хайр гэдэг чи ерөөсөө тэр биш юм байна те. Эхлээд өөрийгөө бүтээх буюу миний доторх мөн чанар яг хий юм бэ? Юу юм бэ гэдгээ бүтээчээд дараа нь яг тэр өөрийнхөө бүтээсэн төр төрхөөрөө нийгэмдээ гарч өөрийгөө таниулах хэрэгтэй юм байна. Одоо тэр нэг тэнцвэрийг олох гол яваад байгаа шүү дээ. Ер нь бол тий. Тэгэл динжигнэл ингээл за хамгийн анх бол яг сэрэлтийг аваад одоо энэ амьдралын жамын тухай одоо маш их мэдээлэл ингээл аваад тэр маань одоо миний дотоод мөн чанартай нийцж байгаа учраас одоо тэрэнд итгэжсэн тий. Тэнгүүд маш өндөр сэтгэл хөдлөлтөөр одоо ингээд орчин тойрондоо нөгөөхийгөө ингээд цацаж эхэлж исэн тий. Юм л бол одоо сүнслэг зүйл яриад ингээл тэгэл тэнгүүч одоо хүмүүс болохоор энэ одоо галзуурч солиорчж одоо юу гэдэг шашинлаг болчих гэдэг юм уу нөгөө нэг тэнцвэргүй нэг тал руу хитрхи туйлшраад тэнгүүт нөгөө хүмүүсийн хоорондох харилцаа одоо намайг одоо шүүмжилж харддаг байлаа л да одоо хүмүүсийг тухгүй тий хүсээгүй зүйлийг ярьдаг ч юм уу тэгжээснэ эн чинь болохгүй мэн гингүүтэй хүмүүсээс бүр зайгаа аваал тий бүр ингээл ганцаараа яваал тэгээд эхлэнгүүт чинь бас ингээд нөгөө тал руугаа хэлбигээд тэнцвэргүй бас ингээд туйлшраад нэг хитрхи одоо нийгмийн харилцаанаас холдоод хүн дээр ганцаараа яваад тэгээд ганцаараа явах нь дэндүү амархан тий эн чинь ганцаараа яваалах юм бол зүгээр юу ч сурахгүй одоо ингээд амархан ингээл яваад байна. За тэнгүүд буцаад одоо ингээд нэрээ тий хүмүүсийг сайнтай муутай хүлээн зөвшөөрё гээд одоо буцаад нийгмийн харилцаандаа ороод явж байхдаа болохоор хүмүүсийн байдалд таацуулж нөгөө өөрийнхөө дотоод мөн чанарыг ингэж нууж дарж тий тэгээд яг одоо хүмүүсийн хэлбэрт өөрөө уусаж хэлбэршиж тэгээд тэрнтэйгээ өөрөө зөрчилдөөд чи ийм хүн биш шүү дээ чи яагаад өөрөө дотроо өөр юм бодож шал өөрөөсөө өөр юм яриа яваад байгаа юм бэ гэл өөртөө тэг энэ нь болохоор сүултээ ер нь яаж байх хэвтэй болоо гэл бас яг тэр бодол дээр хүрч байгаа байхгүй. Харин яг эндээс л үүдээд нөгөө бит хоёр яг юунд хүрч вэ те яг яач вэ гэдэг энэ зэг дээр ирчээд байгаа. Тэгээд яг өөрсдийнхөө нэгэсэндээ жинхэнэ мөн чанарыг буюу энэ олон дөрүүдээ ерөөсө хуулж хаях л ёстой юм байна гэж ойлголоо тийм. Тэгэхгүй бол нөгөө бусдад таалагдах гэж айгүй хичээгээл ингээл худлаа дөр үсгээл тэгэл нөгөө энэ намайг юу гэд бодчих бол
би одоо нэг ийм сони юм ярьчвал энэ намайг юугаа бодчих болч гэдэг юм уу те. Тэнгүүтээ тэр хүний ярьж байгаа ярианд ингэж уусаж айгүй олон дүртэй масктай болцсон юм байна. Тэгээд яг одоогоор бол яг ингэж өөрсдийнхөө жинхэнэ дүр төрхийг ингэж гаргаж ирж яг би хийм бэ? Миний яг мөн чанар юу юм бэ гэдгээ ингэж гаргаж ирж өөрсдийнхөө хүрээллийг бий болгох ёстой юм байна гэж ойлгоод байна. Тэгээд тэр болохоор яг аяндаа л иртгэл ах л та тий. Бид нар өөрийнхөө рол орж байгаа. Бид хоёр яг юуны тухай яриад байна гэхээр одоо жишээ ярих юм бол одоо нэг дотны маань нэг найз одоо салалтыг үзлээ гэж бодъё. Зөв бодож байгаа шүү. За тэгэнгүүт нөгөө найз маань болохоор ингээл маш их шаналал одоо ороод ч юм уу за тэгж ийн л гэж бодъё л та. Тэгэнгүүт би тэнд болохоор миний мөн чанартай болохоор энэ ингээд болох ёстой зүйл те энэ хүний туулах ёстой амьдрал энэ хүний үзэх ёстой хичээл эндээс ямар нэгэн зүйлийг одоо сурж байгаа гэдгийг угаасаа би мэдж байгаа шүү дээ тий. Тэгсэн мөртлөөсөө тэрийг одоо би ийм байгаа шүү тэргээ за хийх албагүй байсан ч гэсэндээ тий. Ер нь бол ёо тийм үстэй ямар балаа юм бэ наа нэг юм зүгээр тэгээд явуул мавул гэж хэлээ ингээд би болохоор ерөөсөө тийм зүйл дотроо бодохгүй байгаа штэ зүгээр л ингээд тий хүлэн зөвшөөрчөд байж байгаа зүгээр гэл нөх одоо нөх олон бодохгүй л байж гин тэгэнгүүт нөгөө найз маань гэсэн утгаар зүгээр наа нэг балаа юм чин энэ төр гэл нөгөө нэг салаа явсан хүнийг нь одоо хамт муулдаг ч юм уу тий. Тэгээд ийм үйл явдлуулаад би дараа нь ингээд ганцаараа байж байгаа үедээ чи ер нь яг яаж бие авч явах хэвтэй юм бэ? Чи дотроо яг тийм зүйл бодоогүй штэ. Тэр одоо найз залууд нь ч вэ нөө найз бүсгүүд нь ч вэ нөө аль нэгэнд нь ч юм уу ингээд би шүүх эрхтэй хүн биш энэ ч угаасаа болох хэвтэй юм болж л идэг штэ. Тэгээ би гаднаа гэхдээ яг иймэрхүү юм яриад яваад иж болд юм уу ер нь гих мэтчлэн ер нь бол яг өөртөө зөрчилдөө зүгээр дугаа тийм үү гэд байж ахаар бас хэцүү тэр чинь ямар ч харилцаа явагдахгүй тий. Тэгээд ингээд жоохон гайхаал. Тий яг нөгөө энэ яг бидний ингээ анзаархаар бид нар өөрийн мэдлгүй яг ийм дүр төрхөндөө уусчаад байгаа байхгүй тий. Ууг нь биднэрт ийм боломж нь байгаа үгүй найзаа наадах чинь наадха одоо юу гэдэг арай нөгөө тэр хүний муулгуугаарч гэдэг юм уу ингээ сэтгэл санааг нь өргөх байдлаар ингэж одоо тайлбарлах тэр боломж нь байгаагаар нэ бид нар яг ийм өөрсдийнхөө нэг тийм үнэн төр төрхийг гаргахаас эсвэл нөгөө таалагдахгүйгээс айгаад ч гэдэг юм уу те найзгүй болохоос айгаад эсвэл энэ намайг юу гэд бодчих бол гэсэн тэр нэг ёсны нэг тийм эго бол байна л да те тэрнээсээ айгаад тэр эгондоо дарагдаад ингээд жүжээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр нь ингээ миний мөн чанартай зөрчилдөөд дараа нь ганцаар байхдаа ингээ өөрөөгөө шүүмжлээд чи одоо юу вэ гэсэн энэ бодлыг төрүүлээд байгаа байхгүй тий. Тэгэхээр яг л өөрийнхөө мөн чанарыг ингэж гаргаж ирж нөгөө олон багуудаа нөгөө олон дүр төрхүүтэй хуулж хаях нь айгүй хэцүү юм байна. Тэгээ шууд энэ чинь ингээ хуулагдаал шууд би ийм хүн штэ гэж ингээ гарч ирчдгүү юм байна тий. Яг гоо айгүй сайхан жүжиглээд бид хоёр юм штэ би юм штэ ч гэдэг юм ингээд жүжиглээд яваад байж уг нь болохын хувьд болж гин. Гэхдээ энэ нь эсэргээрээ бидний доторх мөн чанарыг ингээд тэр чигээр устгахад үгүй болгож чинь тий. Тийм тэгээ нөгөө өөрөө өөртөө зөрчилдөн тэр гэдэг чинь ямар ер нь хэцүү штэ тий. Тэгээ яг энэ одоо чаленж бол бас яг би одоо ингэ бодохоор айгуу талархалтай л байна л та ингээд бид хоёр тавигдсан бас нэгэн хичээл байна тий. Би яаж энэ нийгэмд бие авч явах, юу ярьж явах өнтер гэдэг чинь одоо бас л нэг хичээл болж лээ л да. Тэгээ би өчигдөр нөгөө нэг бажи ялт үзлээ. Сонсоо ирсэн ажиллаа хийж хатаа тэгсэн нөгөө нэг номинжин дуучин ингээд орж ирлээ. Тэгээд тэр хүн болохоор угаасаа багасаа л юм нөгөө тийм сүнслэг хүн байсан. Ер нь бол бид нар бүгд л мэддэг гэсэн тий. Тэгээд тухайн үедээ ч тийм нөгөө цагаан хоолтон энэ төр гэдэг огт ойлгодоггүйсэн юм байна. Тэгээ яг одоо өнөөдөр ингээд тэр зүйлийг ингээд сонсон гот тэр ярьж байгаа юм ингээд амар сайн ойлгож байгаа байхгүй юу.
Өнгөрсөнд ингээл зөндөө олон удаа тэгэл ярилцлагууд дээрээ ч гэсэн ингээл би тэнд очиж бясалгал хийж исэн, энтхийг тэнгижсэн, тийм цагаан алтай энэ гэл ярихаар нэг тийм зүгээр л сонсоол чихний хажуугаар өнгөрчдөг байсан. Тэгээ тэр үний ярилцлагыг сонсож байхдаа би нөгөө нэг энэ нөө яг энэ ч бодоол явж байгаа штэ нөгөө нэг ер нь би нийгэмд яаж би явж явах хэвтэй мэй гэж бодоо явж ирсэн чинь тэрний хариултанд юм шиг санагдсан. Зүгээр тэр хүний байгаа байдлыг зүгээр ингээл харахаар тий яг л өөрийнхоороо заавалчгүй тэгэл өөрийнхөө одоо тэр итгэл бишрэл одоо тэр өөрийнхөө явж байгаа замналын тухай хинээс ч айхгүйгээр зүгээр чөлөөтэй илэрхийлж ийн хүмүүс одоо хүлээж аавна уу авахгүй байна уу тэр бол тэр хүмүүсийн сонголт гэдэг тиймэрхүү зүйл ярьсан. Тэгээд бас үлгэр дуурайл тэгж авах хэрэгтэй болоо гэж бас бодсон. Тэгээ яг зөв цагтаа гарч ирсэн юм шиг тэр ярилцлагыг үзсэн. Тийм шүү дээ. Ер нь яг ингээд ажиллах юм бол бидний эргэн тойронд яг тийм олонний танил хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Яг л өөрийнхоороо хинээс санаа зовдгоо те. Гэтэл яг тэдрийг бид нэг юм шал тэнэг өөр ертөнцийн хүнж гэдэг юм нэг тийм нүдээр хараад байдаг шүү дээ. Гэтэл яг үнэндээ одоо ингээл нөгөө бүгдийг ингээд дөнгөс суралцаж явж байгаа болохоор мэдж байгаа болохоор эн чинь юусэн нэг өөр ертөнц байгаагүй л юм байна те. Зүгээр л бидний ингээ ухамсарч явахын тэлээд ингэх юм бол энэ даалт ертөнц гэдэг чинь зүгээр ингээл хажууханд л байсан ингээд ойлгомжтой зүйл юм байна гэдгийг ингээ ажиглаад хараад анзаараад байгаа. Бусад ингээл сүнслэг багш нарыг харахаар ч юм уу одоо ингээд сүнслэг замаар ороод явж байгаа хүмүүсийг харахаар ингээд бүх юм нь л ингээл гэл ингээл сайхан байсан юм шиг тийж яг санагддаг байхгүй зүгээр яриаг нь сонсохоор ингээд ямар ч бэрхшээл байхгүй ч байсан юм шиг тий зүгээр ингээл гэрлийг олоод харцсан тэр гэрлийг дагаал ингээл ямар ч ингээд сайхан замаараа ингээ явцсан юм шиг зүгээр тгий сонсогдоод идэг байхгүй тгий санагдаад идэгсэн надаа ягаад чинь тэгтэл ингээд яг өөрсөн дээрээ ингээл тулгарч байгаа энэ сорилтууд гэж яриад байгаа шүү дээ сорилт гарч ирэх болгонд бас л адилхан л байсан бах та гэдэг яг өөрсдийнхөө бие дээр ингээд туулангуут ойлгодог. Тэгээд сорилт гэж яриад тахаар надаа юу н сорилт амар юм бодоод идэгс таахгүй сорилт гэхэр л нэг амар зовлон гарч ирэл инк юм болоо. Тэгтэл энэ жижиг энэ алхмууд л өөрөө сорилт болж идэм юм. Тэгээд яг энэ хичээлээ ингээд үзээд дуусны дараа ч юм уу тий илүү их одоо шат агсан байх юм байна да гэж бодож байна. Тий харин угаасаа илүү шат агсан ингээ мэдрэгддэг тий дараа нь яг ингэж эргэж харахаар энэ чинь ийм л байсан юм байна шүү дээ. Би яг энийг л ойлгох гэж энэ бүгдийг туулаад ирсэн юм байна шүү дээ гэдгээ айгуу сайн ойлгодог. Тэгээд энэ удаад яг бит хоёрын мэдрэмж бас л яг адилхан байгаад байгаа болохоор яг өөртөөхөө нөгөө туулж байгаа тэр мэдрэмжийг сорилтуудыг хуваалцахыг хичээсэн. Тэгээ ерөөсөө л энэ багийг хуулж хаяна бусдад ингэж угаасаа нөгөө нэг өөрийн мэдлгүй л одоо ингээл 30 жилийн нийгэмд нөгөө таацуулаад амьдарсан байгаа шүү дээ. Тэгэхээр ингээл сэрэлт авлал бол тэр бүх нөгөө таацуулж амьдарсан тэр нөгөө өөртөөх нь дадал зуршлыг шууд хайчдгүй юм байна л та. Тэнгүүд бит хоёр тэрийг ойлгоогүй л явж тий ингээл шууд хаягчт юм байна. Одоо ингээл өөртөөх ингээл ангаач тийм байна. Нөгөө өөртөөхөө нөгөө дотоод одоо нөгөө хүүхдээ ангаах гээл тий хоёлаа өмнөхний өн дээр ярьжсэн ш нөгөө бүх юунуудаа бич тэмдэглэл хөтөлгээл тэгээл ингээл тэр бүгдийг бичиж хахад ингээл сайхан ангаагч тийм байна ингээл бүх юм болчт юм байна ингээ бодоодсэн чинь яг ингээд цагаад тулаад ингэсэн чинь бас өөр юм гарч ирж байна тий нөх олон баг ингээл 30 жилийн турш зүүцэн хүн болгон таацуулж харцдаг тий угаасаа л бид нар ингэдэж чинь багш нэг юм ярихаар нэг өөр хүлээж авдаг тий ээж аав нэг юм ярихаар өөрөөр хүлээж авдаг гээд эднэр чинь ингээд бид нэр нийгмээс авсан өөрийн мэдлгүй ингээд зүүцсэн айгүй олон багууд байгаад байгаа хгүй. Тэнгүүд яг одоо ингээд дотоод мөн чанартайгаа холбогдоод ингээд ирэнгүүт чинь энэ олон багуудыг би хүнд зориулж бүтээсэн тий би өөртөө зориулж бүтээсэн юм уу бусдад зориулж бүтээсэн юм уу гэдэг энэ цэг дээр ирээ тэгээд одоо ингээд зөрчилдөөд за энэ чи ерөөсөө л бидний ингээд бүтээсэн айгүй том эго байгаа юм байна. Энэ бүх эгогоо бид нэр баг багаар ингэж дарж хаях буюу маскуудаа бүгдийг баг багаар хуулж хаяад өөрсдийнхөө яг жинхэнэ мөн чанарыг гаргаж ирэх нь чухал юм байна. Гэхдээ энэ бол тийм амархан гарахгүй, тийм амархан бүгдээрээ ингэж хаягчгүй юм байна гэдгийг бас ойлгоод байна.
багаар л хаягдах бах. Тэгээд хаяхад бас маш хэцүү, айгүй хөвдөлт мэдрэн те. Үнэнтэйгээ нүүр тулах гэж бүр айгүй хэцүү. Би угаас ийм хүн биш байсан шүү дээ гэд одоо нэг ясандаа нэг дараагийнхаа өдөөс хараад инээжсэн бол тий. Яа би уг нь ингэж хотлоо инех хүн биш юм. Миний үнэн төрх ийм байсан юм а гэд ингэж хаях үнэхэр хэцүү байхгүй тий. Үнэнтэйгээ нүүр тулах. Тэгээ одоо яг л тэр үнэнтэйгээ нүүр тулах гал ингээл айгүй хэцүү гэхдээ ингээ бүрэн тайлж чадахгүй. Одоо яана гэсэн ийм айцтай л яваад байна. Харин тий. Хооч болохоор нөгөө энэ багуудыг баг маг зүүжин гэдгээ ч мэдхгүй ерөөсөө явдаг гэсэн ш зүгээр л би өөрөө угаасаа л ийм хүн юм шиг л боддог сэтгэдэг гэсэн тий. Тэнгүүт нөгөө нэг битэр чи одоо ингэ буцаад өөрсдөө одоо ингэ олж авж штэ тий өөрийгөө санаж ийн өөрийнхөө мөн чанарыг ингээд олж авж ийн. Тэр болгондоо ингээд ямар их олон багийг солиод байгаа юм бэ гэдгийг анзаараад. Тэгээ тэр нь хамгийн гол нь бас нэг цаана нэг жижигхэн айдас байна тий. Би ингээд яг өөрийнхөө мөн чанараар ингээд байнгут бусад хүмүүст одоо юу гэд хилүүлэх бол бодогдох болж гэдэг юм уу эсвэл намайг юу хэлчих бол эсвэл намайг ингээд орхио явуучих юм болов гэсэн ч юм уу эсвэл юу ч гэдэг ямар ч байсан нэг тийм нөгөө эгоны бодлууд бас байгаа л байгаа байхгүй. Тэгээд яг ингээд нэгэнт энийг ойлгоол шууд ингээд бүгдийг алга болгочихно гэж байхгүй юм байна. Тэгээд эн чинь өөрөө процесс юм байна. Тэгээд ингээд багаар л ингэж үнийг анзаарч байгаадаа харин өөрсдөө талархаж чинь тий ийм юм болоод байна гэдгийг ингээд мэдж байгаадаа бас талархаж байгаа. Сүүлийн үед нэг зүйлийг маш сайн ойлгож байгаа. Тэр нь болохоор одоо бидний харанхуй талууд. Бид хоёр нөгөө сүүдэртэй талаа ангаахан гэрэлт гаргах нь тэргээл ярьж исэн тий. Тэгээд тэр бидний харанхуй тал бол бидний дайсан биш юм а гэдгийг сүүлийн үед бол бүр их ойлгож байгаа. Энэ харанхуй талаа бүр ингээл намжаагаал бүр ингээд алга болох гээд тэгж бодоодсэн. Ер нь бол энэ бүх харанхуй талаа алга болгож иж би бүр бүтэн гэрэлтэн гэж бодож исэн. Гэтэл тэр харанхуй тал маань гэсэн бидэрт байх ёстой. Тэр зүйлүүдээ ингээд хүлээн зөвшөөрөд бүр хайрлах ёстой гэдгийг сүүлийн үед бол маш сайн ойлгож байгаа. Тэгээ нөгөө арга бэлэг гэдэг шиг тий яг ийм тэнцвэртэй байх ёстой. Тэгээд хамгийн гол нь бид нар өөрөөсөө ухамсартай тэр болгоныгоо ингээд анзаарч өөрөөсөө удирдах жаахан л хамгийн чухал гэдгийг бүр маш сайн ойлгож байгаа. Тэгээ нэг одоо ухагдхууныг ингээд нэг ойлгоол тэрийг чинь ингээд бүрэн сурчдаг биш юм ээ те. Дахин ингээд багаар лавшруулаад тэгжиж эн чинь жинхнээсээ юм мэдлэг болд юм байна. Тий нөгөө нэг өмнө нь мэдээд авцсан штэ гэдэг зүйл маань эргээл нөгөө ингээл амьдралын явцад буцаал тойргийнхаа жамаар ингээл буцаал чи өмнө нь энийг мэдсэн бол одоо энүүнээс дахиад өөр мэдих зүйл байгаа шүү гэсэн энэ мэдээлэл ингэж орж ирээ тий. Чи энийг мэдчихсэн бол эн чинь ингээд дуусчихгүй шүү. Эн чинь маш том цар хүрээтэй шүү гэсэн ийм мэдээллүүд санаанууд ингэж орж ирээд байгаа болохоор зөвхөн нэг сэдвээ ингээд өөрийнхөө сүдэртэй ажиллаад ингээд хаачгүй юм байна тий. Тэр дотор чинь маш олон сэдвүүд байгаа юм байна. Маш олон ойлгох цар хүрээ нь бүр илүү том агуу юм байна гэдгийг мэдрээд байгаа. Тэгэл ингээ одоо ингээд алсаас ингээд өөртөө ажиглахаар ерөөсөө л нэг юм цикл дотроо маш олон бүлэгтэй тий. Тэнгүүд тэр бүлгээ нэг удаадаа ингээд тойроод ойлгочихж байгаа юм тий. Тэнгүүд дахиад ингээд цикл юм чинь мэдээж дахиад ингээд тойроод дахиад тэнцэнээс өмнө нь юу ойлгосон. Тэгвэл одоо арай илүү ойлгоно гэд ингээд яваад байгаа юм байна гэдгийг гэж ажиглаад тий шилжээд яваад байгаа юм байна гэдгийг ингэж ойлгосон. Ойрын хугацаанд бол нэг иймэрхүү бодол мэдрэмжтэй байж гин. Тийм тэгээд ерөнхийдөө бит хоёрын бодол мэдрэмжүүд яг ингээд адилхан байдаг болохоор л тэр мэдрэмжүүдээ ингээд хуваалцаж тэмдэглэл хийг ингээд хүссэн. Тэгээд та нар ч гэсэн яг иймэрхүү мэдрэмж байгаа бол хэрхэн бага хуулж ийн те хэрхэн яг үнэнтэйгээ нүүр тулж ийн гэдгийг бас бит хоёртой хуваалцаж болно те. Гоё комент бичиж болно. Facebook пэйж руу маань бас бичиж болно те. Тэгээд яг нэг иймэрхүү мэдрэмжтэй хүмүүс яг яаж үнэнтэй тулж яаж бага хуулдیں۔ Гэдэг бас их сонирхолтой тий. Бид хоёр одоохондоо яг ингэж үнэнтэйгээ нүүр тулаад
яа гэд ингэсэн юу байхгүй л байна л та тий. Гэхдээ яг ингээд дотроо ингээд зөрчилдөд энийг яг хуулах ёстой ийм байж болохгүй гэдгийг мэдрээд байгаа болохоор магадгүй дараагийн дугаар дээр магадгүй хизээ нэгэн цагт за яг ингэж бит хоёр үнэнтэйгээ нүүр тулсан шүү тий. Ийм мэдрэмж авлаа. Үнэхээр хэцүү байд юм байна. Хэцүү тал нь ийм байд юм байна. Давуу тал нь ийм байд юм байна гэдгийг хуваалцахыг бас өгөөсөхгүй тий. Харин тий. Хамгийн гол асуудал нь одоо энэ нийгэмдэр чинь одоо ингээл нөгөө энийг ухаалаг юм яриад нэг гээрцэн шиг юм яриад ингээд яваад иж болохгүй шүү дээ тий. Тэгээд тэрийгээ зүгээр ингээд дотроо зүгээр ингээд чимээгүй явъя гэж тэгж байгаа. Тэгээд чимээгүй ингээд харилцаанд ороод явангуут одоо хүмүүс хоорондын харилцаан дотор би ингээд дуу хоолойгоо нэмэхгүй бол би нэг тэр тойргийн гадна үлдчих гээд байгаа юм шиг тэр мэдрэмжээс болоод ер нь бол би тэр ярианд оролцох тэр ярианд оролцохын тулд ер нь бол ингээд бага аваад зөөчж байгаа байхгүй ер нь бол тэгээд буцаад нөгөө ганцаараа ахтаа нөгөө бага авч хайснаа чи тий яагаад ингэж байгаа юм бэ чи зүгээр өөрийнхоороо л байж болохгүй юу ч гэдэг юм уу яг тиймэрхүү яг энэ нэг зөрчилдөөн харин байгаад байгаа. Тэгэхээр нөгөө л нэг бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэсэн нөгөө нэг бас нэг эгоны жижигхэн хилтэрхий бас байгаад байна тий. Тэгэл одоо тий энийг мэдж байгаа юм чи энийгээ бас ингээл намжаах тэр арга хэмжээ авна гэж бодвол одоо сууж гин. Тэгээд ер нь бол зүгээр өөрөөхөө ямар ч юм байх хэрэгтэй гэж ол мэдж байгаа. Тэгтээ яг хэрхэн яг энэ нийгэмд эвтэйхэн шиг тий бусдад ч ингээл лай олчихгүй хан шиг ч юм уу эсвэл өөртөө ч тийм хэцүү байхгүй хан шиг эвтэйхэн яаж орших уу гэдгийг л их бодож байна да. Тий. Тэгээд бит хоёр яг одоо ингэ бодсон чинь яг ингэ подкаста хийхдээ л яг бит хоёрын жинхэнэ мөн чанар гарч ирд юм байна те. Яг энэ даалт ертөнц буюу сүнсний хөгжил ингэж явагдаж байгаа энэ үйл явц маань ерөөс энэ подкастн дээр л яг үнэн мөн төрхөөрөө ингэж гарч ирж байгаа хгүй яа тэгэхээр энэ дээр бит хоёр ерөөсөө ингэж баг зөөхгүйгээр яг ингээд өөрсдийнхөө туулсан тууллыг ингээ яриад за ийм мэдрэмжтэй байна тийм мэдэрлээ гэд ингээ ярьж байгаа хгүй тэнгүүд подкаст тууслаа нийгэм рүү гарлаа нөгөө олон багуудаасаа за алин зөвх үгээд ингээ явчихд юм байна тий. Харин тийм. Гэтэ яг хүмүүс ер нь л угаасаа тэгдэг л дээ тий ингээд гэр бүлдээ ээж аавдаа охин нь хүүн гэд нэг багтай гэдэгтэй арай өөр тэнгүүт найзуудтай болохоор арай бас нэг өөр баг зөөчдөг тий. Тэгээд өөрийн одоо ажлын хамт олондоо бас нэг өөрч гэдэг юм уу. Ер нь бол угаасаа л энэ болохоор яг нийгмийн харилцаанд байдаг л зүйл л дээ тий. Гэхдээ тийм байхыг хүсэхгүй шүү дээ тий. Ер нь арай миний хэлснээр нэг арай хэтрүүлэгтэй байна тий. Яг ингэж багтай байж болно гэхдээ нэг юм балансыг алдахгүй буюу хит автахгүй одоо нөгөө бусдад таалагдах гэж биш. Яг ингээд зөв багаа зөөгээд зөв газараа байж үл тэр бол нэг асуудал биш гэж би бодоод байгаа хгүй. Гэтэл яг амьдрал дээр болохоор арай илүү хэтрүүлэгтэй нөгөө жинхэнэ өөрийнхөө мөн чанараасаа холцсон хэтрүүлэгтэй баг зөөгээд байгаа хгүй. Яг аав ээжтэй бол охин нь хүүн байх тэр зөв багаа зөвхөн зөв тий. Гэхдээ тэр чинь ямар ч хэтрүүлэг байхгүй штэ. Миний мөн чанараас холдоогүй тийм төр төрх байгаад байгаа хгүй. Найз нөхдөдтэй болохоор би арай жоохон хэтрүүлэгтэй баг зүүчээд байгаа юм тий. Таалагдахын тулд гологдохгүй тулд тий. Тэр хүрээллээс гарахгүй тулд ингээ хэтрүүлэгтэй баг зүүх буюу нэг юм мөн чанараасаа жоохон холдсон тийм баг зүүгээд байгаа хгүй. Тэнгүүд ажил дээр бас яг адилхан тий. Бас л жоохон хэтрүүлэгтэй би илүү сайн байхыг хичээж гин илүү мундаг байхыг хичээж гин тий. Ингээд нөгөө хэтрүүлэгтэй тийм баг зүүхээр чинь өөрсдийнхөө мөн чанараасаа илүү холдчихороо тэр нь ингээ ирүүлээ биднэрт асуудал болоод идэм байх. Би яачваа би юу болчваа гэсэн энэ асуудлыг үүсгээд идэм байх. За энэ бүхний эцэст би нэг л зүйлийг ойлгож байна. Тэгээд хүмүүстэй ингээ мэдээж сайхан нандин харилцаагаа авч үлдэхийг хүсэж гин тий. Тэхийн тулд би заавалчгүй тий өөрийгөө өөрчлөх шаардлагагүй өөрөөсөө холдох шаардлагагүй юм байна гэдгийг ойлгож байна. Тэгээд одоо өөрийнхөө мэдрэмжийг дараад өөрийнхөө дуу хоолойг нуугаад өөр хүн шиг аяглаж аашлах нь
үнэхээр яг өөрт бол үнэхээр чимээгүй тэр өвдөлт байдсан байна. Яг өөрөөрөө байна гэдэг нь заримдаа ганцаардмал санагдаж болох ч гэсэндээ яг үнэхээр одоо чин үнэнч одоо миний дэргэд хэн үлдэх юм бэ гэдэг тэр шүүлтүүр бас болж өгөх юм байна. Тэгээд зарим хүмүүс мэдээж танаас биднээс холдож магадгүй, зарим хүмүүсийн харилцаа нь өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ өөрөө өөртөө үнэнч байж өөрийгөө одоо алдахгүй үлдэх нь хамгийн чухал зүйл юм байна гэдгийг маш сайн ойлгож байна. Тэгээ яг нөгөө дотооддоо зөрчилгүй амьдрнаа гэдэг нь өөрөө бол маш тэр амгалан тайван байдал штэ тий. Тиймээс ингээд магадгүй энэ амьдралдаа одоо хамгийн том зориг бол тий яг л өөрөөрөө үлдэх байх гэж бодож байна. Тэгэд энэ яриандаа болохоор бит хоёр хизээч одоо тий гадаад ертөнцийг хизээч одоо буруутгаагүй тий бусдыг буруутгаагүй гэр бүл найз нөхөд одоо нийгэм ажлын хамт олон ч юм уу өөрийнхөө хүрээллийг буруутгаагүй энэ одоо зөрчлөн зөвхөн одоо миний бит хоёрын одоо дотоодод болж байгаа ийм зөрчил юм аа. Тийм болохоор тэр үнэхээр л одоо хүмүүстэй жинхэнэ холбоо тогтоосон бол тий тэр жинхэнэ холбоо чинь одоо хүч хөдөлмөрөөр бүтдэггүй энэ нь цаанаасаа л угаасаа ингэж болж бүтчихийдэг зүйл. Тийм болохоор тэрийгээ өдөр болгон өөртөө сануулж авах нь маш чухал. Тэгээд бид нар чинь нөгөө нэг өдөр болгон ингээл анзаарахтай байгаал өдөр болгон одоо тэрийг бодох бас боломжгүй тий. Тийм болохоор өөртөө өглөө бүр сануулж авах нь хамгийн чухал юм байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бид хоёрыг дэмждэгт бид хоёрыг сонсож агаад бид хоёрын одоо энэ өсөлт хөгжилтөнд тий хамт байгаад та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та бүхний ч гэсэндээ суралцах зам маань одоо дардан байх болтугай. За тэгээ таалагдсан бол лайк, шеэр хийгээрэй. Тэгээ дараагийн дугаар хүртэл түр Баяртай.